Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс гэж юу вэ? Альва улс өөрийн орны газар зүйн байр шил, түүхий эдийн нөөц боломжит тулгуурлан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшууллын систем бүхий зөвхөн тухайн газар нутагт үйлчлэх тусгай бүсийг хэлдэг. Өөрөөр хэлбэл тусгай дэглэм бүхий нутаг дэвсгэрийн хэсгийг хэлнэ. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн давуу тал нь юу вэ? Замын үд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нь Евразийг холбосон газар зүйн гол зангилаа зэг дээр оршдог. Оросын улбооны улс болон Европын улс орнуудад хүрэх ачаа тайврыг алтан бүлэг чөлөө төсөөр нэвтрүүлснээр эдийн засгийн коридорын чухал урсгалыг бий болгон замын үд алтан бүлэг чөлөөт бүсүүд хамтдаа хөгжих боломжтой юм. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд өндөр технологи, инновац зөөлсөн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, ачаа тайврын логистик, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд иргэд аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа эрхэлбэл татварын олон төрлийн хөнгөлөлтөд чөлөөлөлтүүдийг эдлэнэ. Иргэд аж ахуй нэгжийг татварын хөнгөлөлтөд чөлөөлөлтөөр дэмжиж өгснөөр өндөр технологи, инновац зөөлсөн үйлдвэрлэл хөгжих, экспортын бараа нэмэгдэх, ажлын байр нэмэгдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт өснө. Тэгвэл эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд хэрхэн зорчих вэ? Иргэд зорчихдоо визгүй зорчно. Гэхдээ замын үд иргэний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд өөрийн талаас нэвтэрч байгаа зорчигчд нь экспо үзэгдэл худалдаанд оролцох, ресторан, зоогийн газар, аялал жуулчлал, зочид буудал, худалдаа, үзүр үйлчлэгийн газруудаар үйлчлүүлэх, хөдөлмөр эрхлэх боломжтой бөгөөд харин бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид нь хамтарсан бүсэд үйлдвэрлэл явуулах, хөрөнгө оруулалт хийх, гэрээ ажил байгуулах, олон улсын хурал чуулганд оролцох, бизнес уулзалт хийх зэрэг ажил хэрэгэн амжуулаад анх орж ирсэн талаараа буцаж гарна. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн нэвтрэх болон гарах хаалган дээр улсын хил хамгаалах, гайд, мэрэгжлийн хяналт, гадаадын иргэн харьяат гэх мэт мэрэгжлийн байгууллагууд ажиллаж хяналт тавина. Гурав дахь улсын иргэн чөлөөт бүсэд зорчихдоо анх аль улсын чөлөөт бүсээр орж ирсэн тухайн хаалгаараа буцаж гарна. Хятад улсын иргэд болон гурав дахь улсын иргэн Монгол улс руу нэвтрэн орох шаардлагатай бол аяллийн зорилгоос хамаарч зохих төрлийн визээр зөвхөн Монгол улсын хилийн бомтоор нэвтрэн орох юм.